Шинэ жил гэрэл гэгээтэй боловч яг энэ үед заавал хийх ёстой нэгэн зүйл байдаг. Энэ бол жилийн эцсийн тайлан тооцоо бөгөөд жил бүр хийх ёстой ажлын нэгд ордог. Гэтэл гадаад ажилчид татварын хууль, ёс журам гэдэг шалтгаанаар хойшлуулах болдог. Тэгвэл хурдан шуурхай амар хялбар аргаар жилийн эцсийн тайлан тооцоог хэрхэн хийвэл зохиох эсхийг үздэцгээе. Жилийн эцсийн тайлан тооцоог дотоодод орсон суух хаягтай гадаад худалдаагаар нэг жилээс дээш дотоодод байх мэргэжилтэй хүний хувьд орсон суугчаар тийм бус тохиолдолд орсон суугч бус гэж хуваагдан их бага суудгалын ялгаа гардаг. Хэрэв хөдөлмөрийн орлоготой ажилтан бол бүх тэтгэмжийг авах боломжтой. Зөвхөн гадаадад зарлага гаргасан эмчилгээний төлбөр, кредит карт ашигласан төлбөр зэрэг нь суудгалаас хязгаарлагдах тул наривчлан шалгах хэрэгтэй. Мөн цаашлаад гадаадад орсон сууж буй эцэг эхийнхээ нэр дээр хүний хүчний суудгалыг авч болох боловч эцэг эхийн орлого 1 сая воноос доош бөгөөд гэр бүлийн гишүүн гэдгийг батлах бичиг баримтыг үзүүлбэл суудгалыг хэрэгжүүлэх боломжтой. Хувь хүний жилийн эцсийн тооцооны төлбөрийг улсын татварын хэлтсээс явуулдаг жилийн эцсийн тайлангийн автомат тооцооны програмыг ашиглан хурдан хялбар шалгаж болно. Энэхүү програм нь гадаад иргэдийн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бичгийг авсан тохиолдолд орлогын судалгааг нотлох материалыг хялбар цуглуулах боломжтой тул өөр ёс журмыг баримтлах албагээр ашиглах боломжтой. Улсын татварын хэлтсээс үүнээс гадна өөр янз бүрийн үйлчилгээг явуулж байгаа бөгөөд интернет сайтад англи хэл дээрх жилийн эцсийн тайлан тооцооны гарын авлага, Easy Guide самбар зэрэг орон даяарх татварын газрын 45 хэсэгт гадаад иргэдийг хариуцсан касс, засгийн газрын иргэний өргөдөл хүсэлтийг сонсох төв зэргээр дамжуулан тодорхой зөвлөгөө авах боломжтой. Ялангуяа 3 дахь орчуулгын үйлчилгээ болох Хятад, Вьетнам, Индонез зэрэг 16 орны хэлээр явуулж байна. Энэ үйлчилгээг хүссэн гадаад ажилтан улсын кодгүйгээр 110 дугаарыг дарахад холбогдно. Энэ жилийн эцсийн тайлангийн хугацааг гадаад иргэн, дотоодын иргэн адилхан 1 сарын сүүлээр нотлох баримтаа бэлтгэн 2 сарын сүүлч хүртэл бүртгүүлэхэд болно.